За бид гурав та нарт одоо бас маш гоё газар харуулахаар нэг гоё газар ирсэн байна. За түмээ ямар газар вүлээ? Энэ газар чи 오나라 조나 가다라 조나니 гэдэг газар байна да. Бараг ямар газар мэдгүй л үү. За ямар газар гэдэг бараг та бүхэн мэдсэн баха. Энэ газар бол одоо нэг алдарт Жангум киноны зураг авалт хийдэг Солонгосын эртний тосгонд төрөлцсөн ирсэн байна. За ийм одоо сүрлэн байшингуудтай ийм газар л явж ин да. Яг одоо энэ газар бол одоо нөгөө Жангум киноны зураг авалтыг хийсэн. Тэгээд зураг авалтыг хийснийхэн дараа энэ газрыг тэр чигээр нь тэр нөгөө Жангум киног хийсэн продакшн бүгдийг худалдаад авсан юм байна тийм ээ. Продакшнаас нь продакшнаас нь улс нь худалдаж аваад тэгээ энийг яг тим зориулалтаар ашиглах үзүүр үйлчилгээний аялал жуулчлалын зориулалтаар нь ашигладаг ийм одоо газар ирсэн байна. Ерөнхийдөө одоо хэдэн зуун жилийн өмнө байсан Чусан улс, Гурья улсын тухайн үеийн хэв маягийг харуулсан ийм сүрлэн байшингуудтай ийм газраар явсан байна. Тэгээд орж үзье. Иш жишээ нэг орчих уу. За ингээд эртний Солонгосоор явж шүү. Ингээд байж идэг бахан тий. Жангум ч одоо ийм газар амьдарч байгаа л тэгэл нөө хоолныхоо туршлагаар хааны ордон руу орсон тий. Одоо энэ харагч юм да. Хол харагддаг бол энд байна гэж хажуудаа байсан байна. Хажууд нь байсан байх шүү. Канон дээр ингээд нөө хааны ордон руу явна гээл амар удаа яваал байдаг тий. Гэсэн яг ингээд хажууд нь байсан. Амьдрал кино өөр л дээ тий. Тий. Кино зураг авалтан дээр ч бол олон кат хийж дүрс мөрсийг энд авдаг бол одоо жишээлбэл кино зураг авалтан дээр ордон бол их том харагддаг бол одоо энд яг бодит байдал дээр ордон ийм жижигхэн байсан шүүч. Сипсап хийгээдээс нөгөө Хаанта Монгол улсаас явж байна. За ийм газар ирсэн байна да. Хааны ордон. За энийг тойрол хэдэн балаанаас л тэгэл Жангум киног хийгээд амар том ордонтой юм шиг гаргасан байна да. За ийм газар байдаг юм байна. За тэгээ энэ дээр бол одоо бас сүүлийн үед нөгөө Солонгосын түүхэн кинонуудын зураг авалт энтрийг бол маш хийдэг ийм газар л юм байна л да. За ингэ болцсон уу ерөнхийдөө? ингээд тойроод бол дандаа сүрлэн байшингууд байна. Тойроод дан ийм сүрлэн байшингуудтай юм байна тий. Яг гол зураг авалт хийсэн хааны ордон маань энэ байсан байна. Ийм жижигхэн тэгэхээр одоо нөгөө кинон дээр ч юм бол энэ тэр хашаа машааг сип хийдэл өсөрч давж гаргаал. Их өндөр хашаа байсан байна. Тэр нөгөө нэг дэвсгийн эрдмээрээ шууд өсрээ гарчдаг байсан хашааг нь очиж хэр өндрийг бас харуулъя тий. За ийм жижигхэн л ордон юм шүү дээ. За ийм газар ирлээ бас та бүхэнд сонирхолтой байх луу гэж бодоод үзүүлж байна. За нөгөө өсөрж гараад байдаг хашааны чи хэмжээ бол нэг иймэрхүү л байсан. ийм л байсан байна да.